За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр Greatwall Motor компани Power Brand-ийн Pickup and Clay автомашины автомат загварыг сонирхож байгаа за мөн авахар төлөвлөж байгаа хүмүүстээ хүргэж энэхүү гарын авлага видео хүргэж байна. За юуны төрөнд энэхүү автомашины маань нийт уртын хэмжээ 5 м 400, за мөн дээрэс нь өргөний хэмжээ нь 1 900, за өндрийн хэмжээ 1 880 байдаг. За тэнхлэг хоорондын зай 2 дууны тэнхлэг хоорондын зай бол 3230 мм байдаг учраас энэхүү автомашины маань явдал бас маш зөөлхөн болж ирдэг байгаа. За тэгээд уртлын тэнхлэгийг харуулъя. За урталтаа бол мэдээж тосон ажиллагаатай Япон брендийн энгийн амаржийн за мөн давхар үл хамаарах гартай байдаг. Шиний маань рам нь болохоор гангаа орц маш сайтай рам эзлэлтэй. За хойноо чулаактай. За мөн дээрээс нь номтой болж ирж байгаа учраас энэхүү автомашины маань бас нөгөө энэ дээдлийн твшний дац ус тоон 100 болж ирснээр айгүй гоё сайн даацтай болж ирж байгаа. За тэгээд мэдээж та бүхэн энэ твшийг харж байгаа бол за гадар доторгүй яг ийм сайн чанарын төмөр бүрхүүлээр бүрхэгдсэн байгаа учраас хүнд оврын ямар ч юм ачхад одоо доторх нь илэгдэж зурагдахаас ер нь сайн хамгаалж өгч байгаа гэсэн үг. За тэгээд мэдээж юм ачхад авирахад ч юм уу хүндрэлтэй үед бол энийг энэхүү шатыг ашиглаад дэшээ авирах боломжтой. Ингэснээрээ ер нь бол бүх ажлагтай нь ингээд хөнгөвчилж өгж ийн гэж хэлж болно. За одоо хойлоо нөгөө тал руу хилцгаая. За энэхүү автомашины маань бас дугуй ободны талаар ярив. За мэдээж обод бол 18 инч ободтай 265 60 гэсэн ийм Америкийн Cooper брендийн за бүх замын нөхцөлд тохируулсан MDS дугуйтай үйлдвэрээс ирдгээрээ бас давуу талтай байгаа. Аль ч одоо замын нөхцөл энэхүү дугуйтай явахд бол ягчгүй л гэсэн үг. За тэгээд энэхүү автомашины маань энэ харж байгаачлан гишгүүр маань нийтдээ 250 кг-ийн даацтай ийм сайн чанарын цохил чингээгчтэй за мөн дээрээс нь даацтай материалаар хийгдсэн гишгүүртэй байдаг. Хоёр маань болохоор 360 камертай гэдгээрээ давуу талтай. За сохор бүсийн бүх бүсээ харуулах камер болон мэдрэгчтэй байгаа. Тэгэд урагшлаад ирэхлээр энэхүү автомашины маань нүүр хэсэг орж ирж байна. За гэрэлний хэсэг бол мэдээж LED кисно гэрэлтэй. За доор болохоор манангийн шар нэмэлт гэрэлтэй. За нэмэлт гэрэлний хажууд болохоор та бүхэн харж байгаа бах энэ сохор бүсийн одоо мэдрэгч байрлаж өгсөн байна. За энэхүү автомашины урталтаа болохоор 2 камертай байгаа. За эхний камер болохоор одоо тэр салон дотор шилэн дээрээс харагдаж байгаа камер болохоор радарын камер бүх замын тэмдэглэгээ таних. За уртлын энэ логоны голд байгаа камер болохоор одоо 360 камерны урд хэсгийг харуулах камер байна. Энэхүү автомашины маань бас давгар илгэвч болохоор бүтэн 3 мм зузаантай төмөр илгэвч уртлын мотороос хойтлын одоо хороп хүртэл явж өгсөн байдаг. За мөн бензиний банк бас төмөр илгэвчтэй байдгаараа давуу талтай. Энэхүү автомашины бүх явах хэд анги нь одоо зэвэрлэлтээс хамгаалсан үйлдвэрийн төрхлөгтэй байдгаараа давуу талтай. Одоо таны явах хэд ангийг бас нөгөө насжилтыг удаашруулж өгч байна гэсэн. Автомат Power маань Smart Key дээрээс асаас боломжтой. Танд машин чинь харагдж байгаа дундаа садгүй 50 м-т бол машин бол асаас бүрэн боломжтой байгаа. За асаас саж үзүүлье. Асаас сахта та смарт хүрэн дээрээс төвчдгээ нэг дараад асаадгаа 2 дараад 2 дахь удаанд арчих гэсэн. За ингэснээр таны автомашин алсаас ямар ч асуудалгүй асах болно. За одоо би та бүхэндээ моторын хэсгийг танилцуулъя. Энэхүү автомашин нь өөрөө 2.0-тай турбо дизель болон 2.0-тай турбо бензин гэсэн хөдөлгүүрийн сонголттойгоор манай дээр борлуулагддаг. За одоо яг та бүгдийг харж байгаа мотор бол 2.0-тай турбо дизель мотор байна. Мотор компани өөрсдийнх нь хөгжүүлж байгаа мотор. За харин турбоны хувьд гэх юм бол Америк брендийн турбо байдаг. Жаачлан энэ дотор байгаа бүхий л цахилгааны утас болон цахилгааны систем Германы Bosch брэнд. За Bosch брендийг баг мэдгүй гэж баг байхгүй бах. Моторын цилиндрийн хувьд 4 цилиндртэй. За морины хүч нь 190 морины хүчтэй. За 360 Нм мушгих хүчийг өөртөө шингээж өгч байгаа. За энэ дээр мэдээж урагшаага 8 шаталтай автомат болон гидромеханик хосолж өгсөн хурдны хайрцаг багтаж өгснөөрөө чадлыг өөрөөсөө чадaltaй. За мөн энэ дээр таны харж байгаачлан Германы Varta брендийн аккумулятор байдаг. За тэгээд энэхүү автомашины маань бас давуу талтай зүйл, энэхүү моторын давуу талтай зүйл гэх юм бол одоо Монголын нөхцөлд одоо ямар ч дизель болон түлш
голохгүй гэдгээрээ даваа талтай. Евро 4 стандарт байдаг. За мөн дээрээс нь хит хүүтний нөхцөлд одоо энэ манай Монгол шиг эрсдэр суур амьсгалтай үед маш хэрэгтэй зүйл бол түлшний халаагвар. Энэ болохоор Герман брендийн түлшний халаагвар өөртөө шингээж өгсөн байдгаараа энэ хүү машины хамгийн топ даваа тал нь болж өгдөг. Бүгдээрээ автомат поёрынхон салоны доторх интерьер болон за ухаалаг системүүдтэй танилцъя. За хамгийн түрүүнд нүдэнд тусч байгаа зүйл гэх юм бол 12.6 инчийн мультимедиа дэлгэц байгаа. Apple CarPlay болон Android Auto дэмждэг. Мөн дээрэс нь орсил англи, зөвхөн орсил англины сонголттой ийм дэлгэцэн. За дэлгэцний доор гэх юм бол одоо парны удирдлагууд байна. За мөн дээрэс нь урд хоёр суудлын халаагуурны удирдлага байна. За мөн дээрэс нь доошоо уруудахад хэрэглэдэг уруудлагын системийн төвчлөр барьж өгсөн байна. Мэдээж Type-C цэнэглэгч USB оролт байна. За хажууд нь 12 вольтын тамхины асаагуур залгадаг одоо ийм залгуур барьж өгсөн байна. За тэгээд автомат power маань болохоор бас утасгүй wireless цэнэглэгчтэй гэдгээрээ даваа талтай. Энэ хүү wireless цэнэглэгч чинь 50 ваттаар утсыг цэнэглэнэ. За ээжлэх юм бол одоо араа буюу иржак байна. За энэ хүү арааны иржак маань болохоор манай танк 300 загварын автомашинтай адилхан хиттэй иржак барьж өгсөн байна. Дээрээс нь за 12 вольтын тог гаргахчиг асаахад хэрэгэлдэг юм нэмэлт одоо тогчлуур байна. За энэ хүү тогчлуур маань бас 3 байрлж өгсөн байгаа. 1 2 3 гээд. Тэгэхээр энэ хүү автомашинд нэмэлтээр тог гаргахч бол 12 вольтын тог гаргахч бол 3 ширхэг байрлж өгсөн байдаг. Тэгж урдталтаа 1, за дундаа 1, хойд дэвшнийхаа доор 1 гэсэн газруудад нэмэлтийн тог гаргахч байрлж өгсөн байна. Мэдээж одоо цахилгаан кардан, автохолд буюу одоо хөл амрагчаар ашиглаж болно. Эсвэл монголчуудын одоо нөгөө хилцтэй инснаар 3-ын холбоогоор ашиглах боломжтой. За тэгээд хойд дифференциал цайжилдаг гэдгээр бас автомат power маань даваа талтай байгаа. Одоо бартаа замд явхад дифференциал цайжилна. Дээрээс нь дундын залгадаг мост хөндрүүлэгч байна. За 360 камерны товчлоор бас багтаж өгсөн байна. Энэ мод гэсэн хэсэг болохоор автомашин маань өөрөө Eco, Normal, Sport гэсэн гормыг ингэж тааруулж явдаг байгаа. Sport, Eco, Normal гэсэн 3 гормээр явах боломжтой байгаа. Уртлын 2 суудал бол мэдээж хална. За өрүүл хална. Арчигчны ус цацдаг хошуу байгаа шүү дээ. Тэр маань бас халж өгдөгрөө. Энэ хүү автомашин маань бас одоо бүх юм нь халдгаараа даваа талтай байгаа. За жолооны хүрдний хэсэг бол мэдээж жолооны хүрдэн дээрээсээ дуугаа нэмж хасах боломжтой. За мөн хянахын удирдлага байрч өгсөн байна. За энэ хүрд маань өөрөө бас халдаг гэдгээрээ даваа талтай халаагуурын товчлуур байгаа. За мөн автомат power маань voice controllerтай. Voice control-ийн товчлуур байна. Voice controller болохоор орос болон англи хэлээр команд авах боломжтой байгаа. За тэгээ өрүүлний ард мэдээж одоо гидромеханикийн paddle shift байрч өгсөн байгаа. Нэмж хасдаг paddle shift. За баруун талдаа болохоор одоо шил арчигчны иржак байрлж өгсөн байна. За зүүн талдаа болохоор их гэрэлний иржак байрлж өгсөн байна. Энэ хүү манай автомашины маань гэрэл маань автомат тохиргоотой учраас хэрвээ авто тохиргоог нь асаах юм бол таныг хол замд явж байхад одоо ойр хоолоо өөрөө шилжүүлээд явах боломжтой гэрэл байгаа. За одоо өрүүлний яг зүүн хэсэгт зүүн доод хэсэгт болохоор их гэрлээ дээш нь доош нь болгодог тохиргоо болон толны тохиргоо. За мөн шаруултын эсрэг системийг унтраах юм товчлуур байрч өгсөн байна. За баруун талд нь одоо өрүүлний яг доод хэсэгт гэх юм бол cruise control-ийн ийм ирчак байна. За кабины зай багтаамжийн хувьд бол одоо би бол өөрөө метр 75-тай хувь. За 75-тай хүнд бол суухад бол яг юм дэшээгээ тулахгүй. За мөн өвдөг өрүүлсэнд тулахгүй. За яг л яг ийм одоо уужуу зайтай явж болохоор байна. За одоо тэгээд 2 дугаар игнэний суудал бас их сонирхолтой байж магадгүй хүмүүст. За давхар кабинтай пикап англи автомашин сонирхолтой хүмүүс бол энэхүү хойд игнэний зайг бас яг харж өгдөг. За одоо саяны суудал нэлээд хойшлцсан байсан шүү дээ. Тэгэхэд ерөнхийдөө бол ингээд ямар ч саадгүйгээр өвдөг бол тулах. Тийм маш том зайтай байна. За тэгээд дээрэс нь энэхүү суудлын доор маань бас автомашины маань одоо нэмэлт хэрэгслүүд байрлж өгсөн байдаг. За суудлаа ингээд бас дээш нь ингээ өргөөд юм ачих бас боломжтой. За энэ тэний багаж болон гурвалжингаа хийгээд аваад явах боломжтой. Great Wall Motor компани Power brand-ийн пикап англи автомашин маань за off-road ангилалтад ордог 4-ийг үржих 4 системтэй. За нэг ялангуяа манай Монголын тариалан за мөн дээрэс нь уул уурхай гих мэтчлэн газруудад за мөн жижиг дунд бизнес эрхэлдэг
хүмүүст бол маш тохиромжтой автомашин байгаа. За энэхүү автомашины маань зах зээлийн үнэлгээ бол 99 сая төгрөгөөр Great Wall Motor Mongolia-гийн шоурумуудад аль бис нэрхтэйгээр за борлуулагдаж байна.